Сайн байцгаана уу ард түмээ. Би Уянга байна. Миний бичлэгийг үзэж байгаад маш их баярлалаа. Энэ удаагийн бичлэгээр би энэхүү мейкапыг хийх болно. Тэгээ мейкапаа хийгээ та бүхэнтэйгээ хамт миний шөндөө заримдаа бодоод унтаж чаддгүй түүхийн фактуудын талаар ярилцгаална. Yeah, let's go. За guys, тэгэхээр би юу гэдэг вэ? Арьсаа бол бэлдсэн байгаа. Би ийм Япон маск, миний хамгийн дуртай ийм Япон маскыг тавиад тэрний хойноос ийм чийгшүүлэгч Neutrogenaгийн ийм чийгшүүлэгч тавьсан. Тэгээ энэ хүн мейкапны маань хамгийн гол нь бүгдэрнгийнх нь нүд болохоор нүднээс бусад эртнүүд нь айгүй тийм даруухан, гэхдээ цэвэрхэн байх ёстой. Okay, let's go. Oh my god, I'm so excited. Би ердөөсөө би сая 2 бичлэг хийсэн. Гэхдээ ядчил багада би 6 бичлэг хийж иж надаас 2 бичлэг гарсан заяа. Үлдсэн бичлгүүд нь дандаа ээрч гатсан, үгээ мартсан. Монгол хэл маань бол үнэхээр аимшигтайсэн. Тийм болохоор би оруулж чадаагүй. Тэг ингээ бүхэлд нь 6 сар амар богинохон хугацаа юм шиг хэрнээ санагдаж байгаа ч гэсэн монгол хэлээр амар олон төрлийн сэдвүүдийг ярилцаж өгөх нь зөвхөн миний бичлэглээсэн. Аав ээж тэг нямкатай би уцаар ярьдаг ч гэсэн яг за юу идв, юу хийх үү гэдэг дээр ингээ тогтцдог. Олон сэдвээр ярихгүй болохоор ингээд монгол хэл амар муу болсон. Тэгэд би сайжруулахыг ерөнхийдөө бол хичээж байгаа. Тийм болохоор энэ бичлэг маань хэрэг муухай ах юм бол нэг юм хөө. Энд яагаад юм ингэж байгаа юм бол. За өнөөдөр бүгдээрээ Япон гэдэг улс нь өмнө нь ингээл те самурай мамурайтай, тариач марайчтай ийм улс байснаа яаж өнөөгийн бидний төсөөлдөг Toyota те өндөр барилгууд Токио бол дэлхийн хамгийн том хот зэ юм. Хамгийн том хотыг бий болгосон ийм амир мундаг эдийн засгийн том гүрэн болсон бэ гэдэг талаар ярин заяа. Энд чи өрдөөс 200 жилийн өмнө. Тэгээ 200 жилийн өмнө яг Япон гэдэг нэр бол байгаагүй заяа. Энэ улс гэдэг ч юм уу Япон гэдэг нэртэй ямар ч овог хотог байгаагүй заяа. Бүгдээрээ энэ үеийг Эдо гэж нэрлэдэг байхгүй. Эдо эрен үе гэж. Тэгээ энэ 200 гаруй жил үргэлжилсэн заяа. Тэгээд одоогийн Токио гэдэг хотыг өмнө нь Эдо гэж нэрлэдэг гэсэн байхгүй. Та нар нэг тийм цэнхэрнүүдтэй гейшагийн охин байсныг санаж байна уу? Тэгээ ингээд Япон гэхээр ингээд нүрээ цав цагаанаар бодонгуудаа шүдэ харлуулж марлуулаад байдаг гейшагийн дүр бас байдаг штэ тий. Тэр чинь энэ үеих гэсэн үг байхгүй юу? Гейша мэша тий бүгдээрээ тариалан хадсан. Тэгэд одоо бол Япон эзэн хаантай тийм үү? Саяхан ч гэсэн Японы эзэн хаан хат хоёр Монголд айлчлаа гэдэг амар гоё мэдээ гарч ирсэн. Одоо бол хаантай. Гэхдээ тухайн үедээ хаан гэдэг юм нэг тийм төрийн дээд мэд бол биш. Зүгээр тэрний оронд самурайнууд байсан байхгүй юу? Самурайнууд гэдэг нь төрийн бүх эрх мэдлийг атгадаг. Тэгээд амар хүндлэгдмээр дээд албан тушаал байсан заяа. Тэгээ хамгийн мундаг самурайг нь энэ 90 үеийг эхлүүлсэн самурайг нь болохоор Токугава гэдэг. Тэгээ Токугава айлынхан одоогийн Токио хотын тэг голд нь энэ цайзад ингээд амьдардаг заяа. Тэгээд Японы бусад газруудаар ч гэсэн самурайн овог отог байгаа. Тэгээд тэр овог отогч гэхүү эсвэл аймагч гэхүү тэрийг хан гэж нэрлэдэг байсан байхгүй юу? Хан. Сацума хан гэж мэгэл. Тэгээд нөгөө нэг яг тэ момттой ханууд ч мэдээж хамгийн том нь эдийн засагч том. Тэгээд дүрм журм, мөнгөний үнцэн тэгээд нөгөө толгойлогч самурайн ч гэсэн ондоо заяа. Гэхдээ энэ үе амар тайван тэгээд нөгөө соёл иргэншил нь хөгжиж цэцгэлсэн үе гэж яддаг байхгүй. Угаасаа нөгөө нэг укиё гэдэг ч юм уу те. Ёо гэл нэг ингээл тайзан дээр ингээд байдаг. Тэр мэр заяа. Тэгээ ингээд амар тайван дотроо тэгээ жижигхэн эдийн засагтай ердөөсөө хүмүүстэй ингээд харилцаа холбоо импорт экспорт хийдэггүй заяа. Импорт экспорт хийдэггүй гэдэг чинь юу гэсэн үг байхгүй юу? Хаалттай улс гэсэн үг. Манайх бол ингээд бомтоо нээхгүй, худалдаа 8 хийхгүй ёо гэдэг. Тэгээ угаасаа энэ үе нэг
Одоо ч гэсэн үе байдуулах самурайнууд ч нөгөө нэг 8 хийх мөнгөний төлөө ажиллах эдрийг маш тийм ичмээр явуул гэж боддог байсан заяа. Одоогийн яг юунер шиг юм уу? Сколор шиг судлаачид эрдэмтэн хүн амар мөнгөний төлөө явж байгаа юм бол би л хараад what the fuck гэж бодно. Яа. Тэгээ энэ хаалттай улс байсан нь ердөөсөө 1853 онд одоогоос яг 170-80-аад оны өмнө дуусгуур болж байгаа байхгүй. Тэр нь яаж байгаа вэ гэхээр Пери гэдэг Америк хүн хар хөлөг онгоцсондоо суугаад Японы бомбтод ирлээ гэдэг. Ингээд амар алдартай түүх заяа Японы хүн болгон мэддэг. Пери гэдэг хүн хөлөг онгоцтойгоо ирээд Японы хөөйна хаалгааны бүгдээрээ худалдаа 8 хий гэдэг байхгүй. Тэгээ тухайн үедээ Америк болон Европт аж үйлдвэрийн хувьсгал гарцсан байсан. Тийм болохоор тэдний хэрэгжилж байгаа техник, технологи, тэр хөлөг онгоцсондоо ачсан байгаа юм зүгээр л амар сүрдмээр сэлэн барьсан самурайнуудын нүдээр харах юм бол амар сүрдмээр тийм байсан зэ. Тэгээ ингээ аргагүй ихэнд нээчихэж байгаа байхгүй юу? Энэ үеийг нөгөө нэг хаалттай улс буюу Сакоку гэж нэрлэдэг байсан. Яа, Сакоку дүү. Тэгээд ингээд тэгснээр Кайкоку буюу нээлттэй улс болж хувирж байгаа. Япон бол хүмсэг нэг юм хөө. Энэ одоо даруухандаа л юм, guys. Энэ нөгөө хүмсэг ингээд өнгийн алга болгодог юм байдаг шүү дээ. Бор өнгийг, эсвэл бэж мэж өнгийг тэр ч гэсэн яг сайн бол биш. Ялангуяа бодит амьдрал дээр харах юм бол амар тийм гурил цацсан юм шиг харагддаг заяа. Тэгэл ирж байгаа байхгүй юу. Тэгээд одоо Европоос Америкаас амар хөлөг онгоц ирэн заяа. 1854 онд 1858 онд ингээд гэрээ байгуулчихж байгаа. Европчууд амар мундаг болохоор дээрлхүүлсэн маягийн Японд ямар ч ашиггүй тийм гэрээнд гарын үсэг зураад ингээд арилжаа 8 хийнэгээд бомбтуудаа нээчихэж байгаа байхгүй. Ингээд их юм бол Японы тэр самурайнууд амар хэцүү байдалд орно заяа. Ирж байгаа Европоос ирж байгаа гарууд нь Америкаас ирж байгаа гарууд нь банкрууд, наймаачид, бизнесмэнүүд зөө. Тэгэхэд хүлээж авч байгаа гарууд нь сэлэн барьсан самурайнууд. Тэгээ ингээд тэгэхээр шинэ хүч болон хуучин хүч хоёр чи ингээд ялгагдаад ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Ийм болчихж байгаа. Тэгээ тэнгуүдээ дотоод нь бас үүмэн самундыг идчихэж байгаа байхгүй юу? Гадаадаас ирээд хүмүүс нь юмыг ингээд худалдаж аваад байх юм бол дотооддоо нөгөө нэг хэрэгцээ нь хүрхээ байчна. Тэгэхээр юмны үн өснө. Тэгээ гадаадтай худалдаа хийх юм бол тэр худалдаа хийж байгаа 8-ачт нь л мөнгөтэй болно. Тэгэхээр тариачт нь ядуу болно. Тэгэд ингээд тэгэхээр цэргүүд нь ядуу болно гэдэг ч юм. Тэгээ ингээд тэгэхээр нөгөө нэг баян осны ялгаа эдэр гэдэг чинь амар ингээд ирж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр самурайнууд чинь эрх мэдлээ ингээд баг багаар алддаг байхгүй юу? Тэгээд дээрэс нь хятад байж тээ. Тухайн үед хятад руу англи гүйж ороод тэгээ энэ ид чинь хар тамхины дайман хийж байгаа. Тэгээ Японы хувьд хятад бол үргэлжийн өөрсдөөс нь хөгжлөөр тэргүүнд байсан заяа. Бид нэр хятадын ханзыг ашигладаг тийм биз дээ. Амар их соёлын нөлөөнд автчихсан болохоор амар их цэрэг зэвсгэн гэсэн хятад Японоос хамаагүй мундаг байсан заяа. Тийм байхад өөрсдөөс нь мундаг хятадыг англи гүйж очиж дайнд ялаад байхаар нь японочдын дунд ингээд амар их сандрал, амар их айдас яна бид нар ч гэсэн яг Европ шиг тэгээ яг Америк шиг болохгүй бол бид нараас ингээд өөрсдийн гэсэн улсаа газар нутгаа алдах нь байна гэд амар тийм яарч сандарч эхэлдэг байхгүй. Тэгээ яарч сандраад тухайн үедээ ухаантай тэгээ мэдлэгтэй тооцогддог байсан хүмүүс тэгээ том цэргүүд самурайнууд нь мөнгөтэй 8-ачид эдэр нь нийлээд нөгөө нэг төр зурдаа мартагдсан байсан хаан гэдэг хүний алдар нэрийг нь буцаад сэргээж агаад улс төр гэдэг юм хийдэг байхгүй. Шинжлэл хийж ийн гэсэн улстай дур мэдэн гэхүү. Тухайн үед мэдээж эсвгүүцчихсэн хүмүүс бол байгаа штэ. Тэгээ тэр мэрэгдийг ч гэсэн цогчиж. Энийг болохоор Мэйжи шинжлэл гэдэг байхгүй. Мэйжигийн шинжлэл. Тэгээд одоо болохоор бид нэр Рейва 90 үед амьдарч байгаа зөө. Хааныхаа он толдор явдаг байхгүй. Тэгээд тухайн үеийг болохоор Мэйжигийн шинжлэл, Мэйжигийн 90 үед тэгээд нөө урдаа бариад гаргаж ирсэн хаан нь болохоор Мэйжи хаан байхгүй. Тэгээ ингээд Мэйжи үеийн ганц зорилго бол Японыг хөгжүүлэх, Японыг хөгжилтэй орн болгох биш, Европыг гүйцэх гэдэг нь ганцхан зорилго байсан заяа.
Америкийг гүйцэх гэдэг нь ганцхан зорилго байсан. Тэгжээж л улс орноо хамгаалж чадсан заяа. Тэгээд энэ зорилгыг биелүүлэхийн тулд дайн тулаан, мөнгө, хүн хүч бүх юмыг өрдөөсөө л яг энэ зорилгыг биелүүлэхийн тулд хийжсэн байхгүй 30 жил гаруй. Тэгээ ингээд Европод болохоор аж үйлдвэрийн хувьсгал эсвэл ардчлал гэдэг юм аль хэдийн бий болсон заяа. Йоо ямар гоё уусга ба. Хараа уусны гарцсан байгаа байхгүй юу? Тэгээд Европ аль хэдийн хөгжсөн тэгээ мань хэдийн зорилго нь зөвхөн Европыг гүйцэх болохоор яаж хөгжих вэ гэдэг чинь ойлгомжтой болоод ирж байгаа байхгүй юу? Даахад л болно, дуурайхад л болно заяа. Тийм болохоор Европоос одоо Англиас, Францаас, Голландаас том биш багш нарыг авчираад тэгээд юу хийхийг яаж хийхийг заалгаж ирсэн. Дуудаж авчирлаа за одоо за. Галт тэрний замыг яаж тавьдیں۔ Тэ том шилийг яаж хийдیں гэдэг ч юм уу. Шуудан гэж юу юм те шуудан яаж бүтээх үү. Тэ яаж шон босгох юм те цахилгаан яаж тэр үгээр чинь дамжих юм. Гэдгийг ингээ бүгднийг ингээ зааж исэн заяа. Тэ ингээ Европ шиг болохын тулд хөгжилтэй тэ төр тус болохын тулд хоёр зүйл маш чухал заяа. Нэгдүг нь өөрсдийн гэсэн мундаг цэрэг аримтай байх хэрэгтэй. Хоёрт үйлдвэртэй байх хэрэгтэй. Үйлдвэртэй юм бүтээдэг улс байх хэрэгтэй заяа. Тэгэхээр үйлдвэржилт хэрэгтэй. Тэгээ энэ хоёрыг хийдэг байхгүй юу? Яа амар за. Гэж минь жоохон шар өссөн. Тэгээ ингээд цэрэгтэй болохын тулд бол мэдээж ойлгомжтой. Одоо бид нар ингээд амар самурайн хувцас өмссөн байсан хүмүүсээс генералын хувцас өмсдөг болсон хүмүүс ингээд төр барьж ин заяа. Тэгээ тэр хүмүүс нөгөө хан гэж нэрлэгдээд байсан овог отгийн толгойлогч самурайнуудын эрх мэдлийн нэхлээд хураачна. Дараа нь эд баялагийг хураачна. Одоо нөгөө нэг барьсан байсан юу мөнгөтэй уул биш үү? Дотроо мөнгөтэй уул тэрийг чинь хааны өмч рүү шилжүүллээ. Чиний өмч гэж биш, Япон улсын хааны өмч гэж шилжүүлээд авчин заяа. Тэгээ хамгийн сүүл цэрэг зэвсгийг шилжүүлэн заяа. Тэгээд тэгснийхээ дараа Японы одоо энд амьдарч байгаа хүмүүсийн 20-оос дээш насны эрэгтэй хүнийг цэрэг татлаа гэж цэрэг татдаг систем чи энд эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд энийг яг ингээд уншиж байхад би ингээд хүний аим алах ямар амархан босныг ингээд бас мэдэрсэн заяа. Өмнө нь ингээд цэрэг гэдэг чиндээ амар ингээд хүчтэй төмөр дуулга өмсөөл амар удаан хугацаанд бэлдээл хүүхэд ахуйгаас ахуулаад цэрэг болоод тэгэл дайнд явж ирсэн шүү дээ. Тийм байхад одоо бол ердөөсөө хинч цэрэг хинч алуурчин хинч дайны машин болж болно заяа. Хувцас сунаар зүгээр юм жижигхэн буутай хахад болоо. Тэгээ ингээд цэрэг татна гэд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд 1868 онд тэр хан гэдэг тогтолцоо, самурай гэдэг тогтолцоо чинь бүгдээрээ нуран унж байгаа байхгүй юу. Голдоо нэг улс төр гэдэг төртөө засаг гэдэг төртөө тэгээ нөгөө нэг хан гэдгийг чи бүгдийг аймаг болгоцсон. Та нар бол хан биш, овог биш, та нар бол аймаг гэд. Тэгээ тэр аймаг руу чинь ингээ хүмүүсээ явуулаад аймгийн засаг дарга гэх юм уу. Тэгнэ гэсэн үг байхгүй. Тэгээд за нэг цэрэг аримтай болчихж байгаа байхгүй. Тэгээ үйлдвэржилт нь болохоор саяны хэлсэнчлэн тэгж гадаад багш нарыг оруулж ирж заан зэ. Тэр нь бас амар мундаг. Би энэ хавийг уншиж байхад анх удаа дид бүтэц гэдэг үгний утгыг ойлгож ирсэн зэ. Яг тэгэхээр Япончууд үйлдвэртэй болохын тулд эхлээд дид бүтэц гэдэг юм хийжсэн аахгүй юу? Дид бүтэц гэдэг юм нь өдөөсөн машин биш ээ. Гэдэг нь болохоор зам. Тэгээ ингээд Японы энд тэнд үйлдвэр барьчлаа. Тэгээ тэр үйлдвэр нь амар амжилттайгаар ажиллахын тулд бусад үйлдвэртэйгээ эсвэл нөгөө худалдан авагчтайгаа сайн холбогдохын тулд зам, цахилгаан, тэ хүдэн ус одоо ууж болдог ундны усны суваг, банк тэгээ ингээд цаасан мөнгө гэдгийг чинь гэсэн энд анх удаа хийж байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд алт мөнгөөрөө л арилжаа 8 хийдэг байсан. Тэг ингээд бас цаасан мөнгийг ингээд нэвтрүүлэн гэдэг нь ч гэсэн амар сонирхолтой байсан зэ миний хувьд. Бидний амьдралыг маш амархан болгодог. Миний иргэний амьдралыг маш амархан болгодог. Тэгээд компани үйл ажиллагааг нь маш сайн болгоход хэрэгтэй зүйл бол үнэхээр дид бүтэц заяа. Тэгэл дид бүтэц идрээ барингаа энд ингээд улсын үйлдвэр барьж байгаа байхгүй юу? Улсын үйлдвэр дээр төмөр хийдэг үйлдвэр, дээр шилмэл хийдэг үйлдвэр. Саппоро Пяв гэж байдаг шүү дээ.
Саппоро Пиав ч гэсэн энэ үед Японыхон төрөөс улсаас нь гаргаж ирсэн улсын үйлдвэр заяа. Тэг ингээд улсын үйлдвэр ингээд бий болгоод ашиг машиг олохгүй явж явах үед энэ дугасаа ингээд олигтой болохгүй. Улсын юм гэдэг ч угаасаа ашиг олдоггүй заяа. Гэхдээ ашиг олдоггүй гэдгийг ингээд мэдчихсэн. Тийм болохоор хамаагүй ашиг олохгүй байсан ч хамаагүй эхлээд улсын үйлдвэр гэдгийг өөрсдөө хийгээд дид бүтэц эдэр гэдгийг тогтворжуулсны дараа энийг хувьчлана. Тэгээ хувьчлах юм бол ашиг олж эхэлнэ. Хувьчлаад дид бүтэц эдэр нь аль хэдийн бий болцсон болохоор бусад ард иргэд ч гэсэн компани үйлдвэр гэдэг юм хийж чадна гэсэн юм бодлого байсан аахгүй. Энийг болохоор юу гэдэг юм? Шоксан Когё Сейсаку гэдэг. Шоксан Когё Сейсаку гэдэг урайнд ор шоксан гижиж яг энэ юмнуудыг чи ингэж барьж өдөр болгон энэ хүмүүнд хүсийн гартал нь ажилуулж иж тогтворжуулсан дид бүтц гэдэг юм байхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг солонгос кинон дээр бүгдээрээ Chaebol гэд гардаг штеп. Корпорац те нөгөө хөрөнгөтний хүү, өв залгамжлагч эдэр гэдэг Chaebol энийг чинь японоор Zaibatsu гэдэг байхгүй. Тэгээ Zaibatsu-нууд энэ үед төрж байгаа. Яагаад вэ гэхээр тэр үйлдвэржилт тэгээд хувьчлалт энэ бүхнийг одоо үйлдвэрийг хувийн болохоор нь өөр дээрээ аваад тэнгуүтээ асар их мөнгийг олно. Банкийг ингээд эргэлдүүлнэ. Банкийг бий болгоно эдэр чинь бүгд тэр амар мундаг бизнесмэнүүд нь байсан болохоор бүтсэн юм байхгүй. Тэгэхээр дан ганц улс төрийнх нь хүмүүс нь ухаантай байсан ч биш. Бизнесмэнүүд нь ч гэсэн бүр амар ухаантай байсан заяа. Тэгээ ингээд ихэд нэг 30 жилийн дотор тий өмнө нь ингээд тарихаас өөр юм мэдгүй байсан ард иргэд нь ажиллах үйлдвэртэй болчлоо. Төмөр мөмөрөн дээр ажиллаж гин, үйлдвэрт ажиллаж гин. Тэ хоолунд хийгээл хоолунд бол хийх газар байсан л хаалта. Ямар ч хэлсэн өмнө нь ингээд зөвхөн тарайн дээр ажилладаг нэг тиймэрхүү ажил байсан бол одоо ингээд зөндөө хийх юм амар ихссэн байгаа сте тий. Ингээд тэгэхээр одоо үе рүү ойртож ирж байгаа байхгүй. 1800 оны сүүлээр шүү дээ. 1905 тэгээ 1909 онуудад Хятад болон Оростой дайдаад энэ хоёр дээр хоёулын дээр нь ялдаг байхгүй. Тэгээ энэ нь болохоор бүр Японыг ингээл хөгжсөн ус. Япончууд чадлаа гэсэн нэг тийм илэрхийлэл бүх хүмүүс дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн ийм үе байсан байхгүй юу? Ийм одоо явдал байсан. Ийм юм байсан. Яа. За энэ бол eyeshadow манай. Одоо бүгдээр энэ heroine гэдэг мейкапаар нүдээ дотор гаднагүй хүрээлнэ. Энэ бас амар мундаг бүтээгдэхүүн зэ. Унж мундаггүй. Тэг ингээд одоо ингээд зарим юмнуудыг сайн гаргая гэдэг юм бол заавал ингээд үрж мүрээл нүүр амаа ингээд ухах шаардлагатай штэ. Тийм шаардлагагүй зүгээр л маск шиг. Миний хувьд л энэ бол хангалттай масл. Яна. Яа, амар гоё кадур гараа хүнтэн өсөлсөн юм. Ингээд нүдний урд урагч амар чухал нүдний урд урагч. Тийм болохоор нүдний урд урахыгаа нилээн тийм зузаанаар гүйлгэх ёстой шүү. Нүдний урд ураа хийсэн. Ийм. За тэгээд саяны ярьсан бол тогтолцооны хувьд гэдэг ч юм уу те ингээ биетээр хараад ойлгохоор хөгжлийн хувьд нэг иймэрхүү байсан зэ. Гэхдээ миний дараагийн ярих шинжлэл бол энэ дээр эртлээ сурна гэдэг нилээн тийм гүн рүү н орохгүй бол жоохон худлаа гэж магадгүй. Энэ болохоор яаж Япон гэдэг нэрийг сонсч үзээгүй тэ тухайн хандаал одоо харьяалагдчихсэн тийм хүмүүс бид бол нэг Япон гэдэг улсын ард иргэд гэдэг ухамсарыг суулгах вэ. Өмнө бараг танихгүй байсан хүмүүсийг магадгүй дайсагналцдаг байсан хүмүүсийг яаж
бид бол нэг улсын иргэн, бараг л ах トゥ. Тэгээд бид бол бие биенийхээ төлөө ам бие өхөөс ч буцахгүй гэж яаж ингэж суулгах вэ гэдэг бол миний хувьд жоохон mind blowing аюу хэцүү асуулт байсан байхгүй юу. Тэгээ би та бүхэнд одоо энийг ярьж өгнө. Тэгэхээр нэг улс байгаад тухайн улсын ард иргэдийг нэгтгэдэг юмнууд нь улсаасаа шалтгаалаад ондоо заяа. Цус нь байна уу? Бид бол нэг цусаар холбогдсон хүмүүс гэж ярина уу? Эсвэл Франц бол тийм нэг хувьсгалч сэтгэл зүй гэж бас би сонсч байсан. Франц бол хувьсгалч сэтгэл зүй байна уу? Герман бол цус гэдэг багхгүй юу? Тэгэд Японы хувьд энэ нь уламжлал байсан багхгүй. Бид нар бол өн эрдэнээс ийм уламжлалыг хийж ирсэн. Тэгээ тийм болохоор бид нар ах トゥ гэж. Ер нь бол японочдыг хооронд нь холбдог, нэгтгэдэг юм нь уламжлал гэсэн үг заяа. Тэгээ энэ нь болохоор үнэн байгаагүй. Японочдыг нэг улс болгоё гэж боддлоо. Тэнд зүгээр л байж таарсан хүмүүсийг хооронд нь нэгтгэхийн тулд бахархмаар нэг тийм яриа өгөх хэрэгтэй заяа. Энийг сонсоод бахархахаар ингээд хамар нь шархираад цөс мөс нь хөөрөөд ингээд сэтгэл санаа нь амар хөдлөхөөр тийм бахархмаар яриа хэрэгтэй. Бие биенээрээ бахархах хэрэгтэй. Тэгээ тэгснийхээ дараа үндэстэн эсвэл нэг улс гэдэг юмд таних тэмдэг хэрэгтэй. Identity. Тэр нь ингээд үндэсний хувцс байна уу, дуу шуу байна уу, тэ бусдаас нь тийм ялгарах юм хэрэгтэй. Зарим улсад гэдэг ч юм уу, зарим хүмүүст тэр юмд байхгүй байсан ч гэсэн зохиож өгөх хэрэгтэй. Зохиогод өгчгөл юм бол болоо. Тэр хүмүүс ч улс болчихно. Зүгээр. Тэг ингээд Японы хувьд тэр Японы хүмүүсийг ингээд өөрсдөр нь бахархах тэр юм юу байсан бэ гэхээр хаан байсан байхгүй юу? Өдийг хүртэл хаан гэж өрдөөсөө байгаагүй. Хүмүүс нэг их мэддэггүй байсан. Тийм байхад хаан, Японы хаан бол бурхны хүүхэд. Тэгээд маш мундаг юм байна, маш сүртэй юм байна. Тэгээд энэ хүн бидний төлөө бас энэ Япон гэдэг энэ газар шорооны төлөө ам бие зориулд юм байна гэдэг нэг тийм яриа, зураг, сүрдмээр зургнууд заяа. Хүмүүс ингэ царайг нь харж байгааг болохоор тараах гэдэг үйл ажиллагаа. Тараах. Тэгээд сургууль, ажил байх юм бол хааны төрсөн өдрөөр амраах гэдэг ч юм уу те. Ямар ч хэлсэн хаан гэдэг хүний сүр хүч ямар амар мундаг вэ? Тэгээ бидний бас үлгэр жишээ вэ гэдгийг ингээд хүмүүсийн ингээд толгоонд нь хоногчтол ингээд сайхан тараагаад ярих хэрэгтэй. Тэгээ тэгсний дараа тэр хүн бол надтай ингээд маш холбоотой сэтгэл зүрхээрээ гэдэг ч юм. Тэгээ бас миний төлөө гэдэг юм яриаг маш сайн суулгах хэрэгтэй заяа. Тэгвэл нэг бахархах юм төрнө. Өөрөөр бас улсыг ингээд нэвтэх зүйл юу вэ гэхээр шашин. Тэгээ Японы хувьд энэ нь шинто гэдэг шашин байсан баггүй юу? Тухайн үед нэг буддизм болон шинто хоёр нь хоёулаа амар хүмүүсийн амьдрал нэвтэрсэн байсан. Тийм байхад энэ үед гадаадаас ирсэн буддийн шашин биш өөрсдийнхөө шинто гэдэг шашныг шүтээд эннээсээ ингээд өв уламжлал, заншил гэдэг юмыг бий болгоно гэж бодсон байхгүй. Тэгээ явт нөгөө буддизмуудыг одоо түгээн дэлгэрүүлэхгүй гэж хууль муйл гаргах. Бүгдээрээ нэг зан үйл байлаа. Өв уламжлал байлаа. Тэгээ тэрийг хийдэг зан үйл байлаа. Энд чи яг ингээд чамайг жишээлбэл нэг настай байхад чинь бүтээглээ л дээ хин нэгнэр. Хин нэгний project-ээр бүтээглээ. Тэгээ чи 30 нас хүрэхэд чамайг төрхөөс өмнө гэдэг ч юм уу те өмнө нь ийм заншил ерөөсөө байгаагүй гэдгийг аль хэдийн мартчихна. Сая ингээд утасны маань багтаамжинд дүүрээд тэгээд хэсэг бичлгүүдийг устгаад тэгээ нэг устгасан юмнууд дотроо ороод тэрийг ахаад устгах гэдгсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь царайг маань таньдгүй. Яа юу ярьж илаа? Бид нэр цагаан сараар ингэдэг. Бид нэр наадмаар ингэдэг. Японы хувьд 1 сарын 1 цагаан сараар ингэдэг. Тэгээ энэ үеэр ингээд шинтогийнхаа шашныхаа ганданд очиод бид нар ингэж мөрөгдөг гэдэг ч юм уу. Тэгээ энэ нь бол бидний өв уламжлал. Тэгээ энэ өв уламжлал аль эрт дээр үеэс зохиогдоод бид нар хийж ирсэн болохоор бид нар цаашдаа ч гэсэн энийг хийх ёстой гэж бүгдээрээ бодож иж магадгүй. Тэгээ энэ нь болохоор ердөөсөө бие биенийгээ танихгүй байгаа ч гэсэн Япон гэдэг хүмүүсийг энэ заншлыг яг адилхан заншлыг хийснээрээ ингээ холбогдох боломж нь холбогддог юм нь энэ баггүй. Энэ үед ч нэг бас аюу тийм гоё юу гараад ирчихэж байгаа баггүй юу? Сонин өдөр болгон сонин ингээд
Тэгээ ингээд хааныхаа зураг мургийг хүмүүс амар их харж мардаг. Тэгээ ингээд тэр улам татан болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд энэ үед бичигдсэн ном номыг унших юм бол хөгшин настай хүмүүс өөх гээд ингээд хөвтөж байхдаа ингээд сонин өнөөдрийн өглөөний сонинг аваад ирээч. Ханхүүгийнхаа зургийг би нэг хармаар байна гэж амар тэгдэг заяа. Тэгээ ингээд тэгчээд хэрвээ хаанаа ингээд сүр жавхлантай гоё харагдах юм бол за бид нар ч алзахгүй нэ гэж ингээд бодож тайвширдаг. Гэтээ хаана жоох ингээд гундуухан харагдчих юм бол за ингээд энэ 90 үе дуусчтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бүр ингээд хаантайгаа сэтгэл зүрхээрээ амар холбогдсон гэдэг нь амар их харагддаг. Тэг ингээд хаан хадан хоёр нь Япончуудын дунд үлгэр жишээ хос эсвэл үлгэр жишээ Япон хүний дүрд ингээд тоглох шаардлагатай байдаг байхгүй яг улс орны хүмүүсээ нэгтгэхийн тулд тэнд нэг үлгэр жишээ хүн байх хэрэгтэй шүү дээ. Тийм юмыг хийжсэн заяа. Ийм үүргийг. Яг ингээд бие биенийгээ олсон хайртууд гэж гэх юм уу. Гэтэ та бүхний ингээд санаж байгаачлан Чингис хаан бол айгүй баг хатадтай байсан шүү дээ. Баг хатадтай. Тэрэн шиг Японы эзэн хаан гэдэг ч юм уу тухайн үед байсан том самурайнууд нь олон хатадтай эсвэл эмстэй гэж би одоо хэлэх үү. Тим хүмүүстэй байсан л гэж таараа заяа. Тэгээ энэ үед алга болсон заяа. Яагаад вэ гэхээр христийн шашин, Европын нөлөө. Одоо нөгөө моногами буюу нэг ир, нэг им, нэг хатан, нэг хаан гэдэг чинь христийн шашны бүр үнэхээр ингээд суур болсон маш хүчтэй бодол шүү дээ. Угаасаа тийм байсан тийм үү. Тэгээ тийм байхад ерөөдөө бол Европыг хараад Европыг гүйцэхгүй бол Европ шиг болохгүй бол гэсэн зөндөө олон тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь ингээл хувцас хунар дээр нь дээ юу өмсч үзэж гин, өсмөсөө яаж гин, өдөр болгондоо юу идэж гин гэдэг юм ахуй юмнууд чинь ингээд соёлоор нь ингээд орж ирээл байгаа даа байхгүй юу. Энэ үед тэр нөлөөгөөр нь нэг хаан, нэг хатан гэдэг энэ юм чинь энэ үед гарч ирсэн байхгүй юу. Нэг хаан, нэг хатан. Тэгээ олон хатантай байж болохгүй гэдэг юм чинь Европоос ингэж орж ирж байгаа. Тэгээ ингээд энэ жишээлбэл та бүхэн шок зургийг харах юм бол энэ ингээд Биго гэдэг хүний тухайн үеийн Европыг хараад бишээ тухайн үеийн Японыг хараад зурсан шок зураг нөхгүй юу. Тэгэл ерөөхдөө бол яг нэг иймэрхүү зөндөө олон заншил, өв уламжлал эдэр гэдэг юм чинь яг үннийг хэлэхэд хүмүүсийг нэгтгэхийн төлөө зохион бүтээгддэг юм. Тэгээ тэр заншлыг бид нар жил болгон хийснээрээ, удаан хийснээрээ бид бүхний ингээд толгой дотор ингээд багаар дурсамжууд бий болно тийм үү. Аав ээжтэйгээ ингэж ийжүүлээ, тэгж ийжүүлээ. Гэхдээ хийж байгаа юмнууд нь бүгд адилхан. Тийм болохоор тэрүүгээрээ холбогддог гэдэг нэг тийм сэтгэл зүйн юм ажиллаад байгаа байхгүй хойно. Энийг мэдэх надад амар байсан. Тэгээд энийг яг үннийг хэлэхэд би амаараа сайн тайлбарлаж чадж байгаа гэж би бол бодохгүй. Тийм болохоор бодож исэн эсвэл ойлгосон зүйлсийнхээ би 40% амаараа одоо тайлбарлаж байгаа байх. Тэгээд энийг бол жинхэнэ соёлын товтлогоо гэж хэлээд байгаа байхгүй юу? Жинхэнэ соёлын товтлогоо. Эхний ямыг part 1-гээ би ярьж байхад дид бүтэц гэдэг ямыг би ойлгосон. Үгний утгыг ойлгосон. Одоо би энийг ингээ яриа сууж байхдаа энийг үзэж байхдаа соёлын товтлогоо гэдэг үгний утгыг ойлгосон байдгийн. Ингээд тэгэхээр Япон улс олчж байгаа байхгүй юу? Япон гэдэг нэг улс болж байгаа байхгүй юу? Ард түмэн. Тэ? Зам мам тавьчлаа. Өөрсдийн гэсэн төр засагтай болчлоо. Тэгээ хүмүүсээ нэгтгэвчлээ. Хүмүүсээ сэтгэл зүрхээр нь тархиар нь нэгтгэвчлээ. Тэгээ энэ чинь 200 жил шүү дээ. Зарим улсуудын хувьд улс гэдэг зүйл одоогийн улс гэдэг зүйл бид нар ийш тийшээ явахад биднэрт паспорт хэрэгтэй. Би бол Монгол улсын иргэн гэж бодож ухамсарлаж төрөх. Энэ зүйл чинь маш шинэхэн зүйл. Зарим улсуудын хувьд 70 жил, Японы хувьд за нэг 200 жил байлаа. 50 жил гэдэг ч юм уу. Тэгээ ингээд 20 дугаар зуунд бид нар 3 том дайны ард гарсан тийм үү? 1-р дайн, 2-р дайн, хөдөн дайн. 2-р дайны дараа одоогийн төрд улс, Монгол улс, Хятад улс, Орос улс гэдэг энэ бүх юм чинь жинхэнэ утгаараа бие болсон байхгүй бие. Газрын зураг дээр харах юм бол бүгдээр юм зураастай, хилийн зураастай ийм болсон шүү дээ. Энэ чинь дэлхийн 2-р оны дэлхийн 2-р дайны дараа. Тэгээ тогтолцооны хувьд бүгдээрээ ардчилсан уу, бүгдээрээ
коммунист уу, тэгээ эдийн засаг чинь чөлөөт биш үү эдэр гэдэг чинь хүйтэн дайны дараа болсон байхгүй юу. Тэгээ ингээд ус гэдэг зүйл бид нар бүгд яг ингээд нэг хэвэнд цутгаад ингэж цутгаал гаргаал, ингэж цутгаал гаргаал, ингэж цутгаал гаргаал болсон юм шиг бид нар яг тийм ус гэдэг системийн доор амьдардаг заяа. Тэгээ энэ нь маш шинхэн. Тэгээд энэ нь биднийг ингээд өнгөрснийг харах чадварыг амар булаасан гэж би бодож байна. Өнгөрсөн одоо хоёрын хооронд жинхэнэ хүшиг татсан үйл явдал байсан гэж бодож байна. Бүх эзэнд гүрний гэдэг ч юм уу те зүгээрээс нь тариачныг улсын иргэн болгож аваач тавих улс болгох. Гэтэ мэдээж гомдлож чадахгүй. Монгол улс маань одоохондоо л амар тайван байна. Энэ шиг жаргал бол үнэхээр алга байна. Тийм үстэй. Японы хувьд ч гэсэн бид нар Европ шиг болно, бид нар Америк шиг болно гэд. Тийм үстэй. Европ шиг болъё гэд болж чаддаг бас Японоос өөр хаана байна. Тийм үстэй. Бүгд л одоо ингээл дотоодын дай мөргөлдөө ингээл би бинийгээ халаал явж байна амьдралд. Өөр газруудад угаасаа анх нөгөө нэг тэр Пери гэд Америкийн хүнийг нь ирэх үед Япон дотор шударга ёс гэж тэгээ шударга ёс хүн хэлсэн амдаа хүрдэг байх хэвээр хулгай зэлгийг хийх нь uncool мөнгөний төлөө юугаас өгөхөөс буцахгүй байх бүү гэдэг ч юм уу ийм үнэт зүйлсүүд аль хэдийн бий болсон байсан. Эдо бол маш соёлсон нийгэм байсан заяа. Тэгээ ингээд улсыг бүтээх гэхэд тэр шударга байдал, даруухан байдал, тэгээ ухаантай байх, мөнгөний төлөө хийх нь чухал ч гэсэн мөнгнөөс өөр чухал зүйл байгаа гэж итгэдэг байх. Тиймэрхүү юмнууд бүр амар чухал, амар. Японд анхнаасаа тэрнээс. Бүгд инээж байгаа миний навч гоо. Тийм л энэ даар төмөө ингэж л төр тулс скол уус гэдэг юм би болсон юм да. Арай л амар ягаан уу? Энэ бүр амар гоё хайлайраа за. Сезан нүг. Би ягаад энэ гэрлэндээ ингэж байгаа юм шүү дээ. Зургаан сар YouTube юм бичлэг хийгээгүй байхад мейкапны чадвар дээшилсэн байна. Амар эрүүл хоолдог болсон байна. Шоколад идэх дураа алдсан байна. Эмэг цэгцтэй болсон. Тэр яах вэ? Damn! What the fuck? Supreme powder. Hi! Oh, Tanjima. Oh, yeah, what the fuck? Зүрх. Баярлаа. Нэг тийм бичлэг хийж эхэлснээс хойш түүхийн чин бичлэгүүдийг үзэх үнэхээр дуртай байсан шүү. Сансан шүү гэсэн мессеж авсан. Тим мессеж коммент над руу явуулсан хүмүүс, коммент явуулаагүй байсан ч дотроо бодож исэн хүмүүс та бүхэнд үнэхээр их баярлалаа. Энэ бичлэгийг хийх хүсэл, мотивашн бүгд л та бүхнийх. Яг та бүхнээс л болсон байх гэж би бодож байна. Маш их баярлалаа. Bye bye.